Хит вэ? 20 ингээ би ялгч болсон уу? Үгүй шүү дээ 20 байхгүй юу те? Яг зөв тоолсон байна. За хүүхдүүдээ бидний аялалдаа гарах цаг болсон байна. Манай үзэгч хүүхдүүд биднийг хүлээж байгаа. Өнөөдөр надтай аялах азтай 6 хүүхэд хүрэлцэн ирсэн байна. Та нартаас баяр хүргэе. За өнөөдөр бид нартай аялах гэж байгаа хүүхдүүдтэйгээ танилццгаая. За нашрын зогсчих. Намайг өчигдөр гэдэг би 6 настай. Яагаад ингэ амар гуниглаад байгаа юм? Зүгээр үү? Аялалд явах дургүй юм уу? Дуртай юу, дургүй юу? Би бас 6 настай. За энд зогсчих. Хүүхдүүдээ наашаа зогсчих. Энд зогсчих. За. Одоо миний дөө өөрийгөө танилцуулаарай. Намайг Гүсүүлэн гэдэг би 6 настай. За, Би муур тэжиг дуртай. муур тэжээх дуртай. Би нохочтой. За, наашаа энд зогсоорой. За, ингээд зогсчих хүүхдүүдээ. За, Намайг гүн амраа гэдэг би ээжтэйгээ амьдардаг 2 өдрөө тэгээд за. тэгээд Аялалд хаашаа явж исэн бэ? Наашаа. хөвсгөл тэгээд би нохоо тэжиг дуртай. Тэгтээ нохоо байхгүй л та. Нохотой болохыг хүсдэг юм байна тий. За, өөрийгөө танилцуулаарай. Намайг Сахангийн гэдэг би Хин гэсэн бэ? бас Нэр нь хин гэсэн бэ? Сахангийн гэдэг Орхон. би бас юу тэжиг дуртай. Нөгөө муу тэжиг Дуртай юм би байна. бас аав ээжтэйгээ дүүтэйгээ аав ээжтэйгээ зүг амбуулуу Дөрвүүл амьдардаг. За, одоо өөрийгөө танилцуулаарай. Намайг Пүрсхи ивэл гэдэг би 5 настай. 5 настай. За, ивэл өмнө нь аялалд явж исэн үү? Явж байсан. Хаашаа яаж аялж исэн талаараа та нар надад нэг ярьж өгөөч. Би Дундгов ажиллаж байсан. Дундгов уу? Тий. Дундгов аймаг руу явж исэн гинэ. Мод байсан уу Дундговт? Байсан. Байсан гэж үү? Тий. Андуураад ах шиг байна да. За, очир хэрэд нь хаашаа аялж исэн бэ? Би ховд руу Ховд аймаг руу аялж исэн байна. За, ховдөг замдаа явж байхад юу таарлсан бэ ховдод? буг муу. Буг уу? Нэрээ юу? За буг харсан гэж байна. За гүн анар хаашаа аялж исэн бэ? Хөвсгөл. Хөвсгөл талаа ямар өнгөтэй байсан? Чинхэр ногоон бор. Яг зөв тийм гоё тунгалаг байдаг. Сорон бор. Бас матан. Далааных нь ус нь Чинхэр. зэнхэр мэдээж. За энэрх хот. Тэгээд бас тэнгэр бас чинь. Тэнгэр мэдээж зэнхэр. Энэрх хот хаашаа аялж исэн бэ? Би Өмнөгов яваад айлт хоноод боорцог цай уугаад гоё амтдайсан. Тэгээд уунтаа сайхан тухтаа унтсан. Ямар гоё юм. Боорцог цай уусан юм уу? Тий. Хөдөөний боорцог цайч гоё шүү. Идэх цаг олж байна. Идэх цаг. Жохо аялалдаа явж байгаа тоолоо идэе те. Аяллаач эхлээгүй байж дөө хоол идэе гэдэг ах. За жохо яваад идэе л да. Тэгвэл үлсэн штэ. За хаашаа аялж исэн бэ? Санахгүй байна хаашаа олж байсан. Хаашаа одоо л аялъя. Төхөө. Аялалд гарахад бэлнэ үү? 1 2 3 ия. За араасаа явцгаараа нэ. Ямар гоё үнэтэй юм бэ? Юу гэнэ? Хин? Тийм ш 1 2 3 4 5 бид нар чинь зургуулаа надтай нийлээ долуулаа аялж байгаа штэ. Энэр хотыгоо хайцгаая. Хайч юу? Энэр хотоо. Наашир хөвгтөдөө. Яасан юм том юм бэ? Хөөе, энэр хот сая хаана нуугдсан байж исэн бэ? Наран цэцгийн ард. Ийм том наран цэцэг байдгийн болов уу гэж бодлоо. Гэтэ тэр чинь энэр хотоос өндөр байсан уугүй юу? Тийм.
Өндөр байсан те. За та нар юм идэхийг хүсэдээсээ одоо бүгдээрээ суугаад ярилцсангаа жоохон амар идэх үү? За тэгье. Энэ муудын дээр үгүй энэ чичгэндээ сууя. Амар зөөлөн гоё юм. Ямар гоё юм бэ? Зүлэг ногоо зөөлөн бэ шүү. Таад аялалдаа зориулж юу авчирсан бэ? Би хоёр бичин тэгээд нэг алим авчирсан. Үгүй ээ, идэх юм биш. Би энэ авчирсан зүйлсийн талаар ярих гэж байна. Энэ юу вэ? За энэгээр яах гэж байгаа? Хүүхдүүдэд зургийг авах гэж байгаа. Тэгвэл бид нар аялалд явахдаа ийм зургийн аппарат авч яваад тэр зургаа, тэр аяллаа найзуудтайгаа хамт гоё дурсамжаа мөнхлөх нь байна, тийм ээ? Энэ ёстой гоё юм байна. За, хөөе найзуудаа. Наран цэцгээр юу хийж болдог вэ? Баярлалаа. Яг үнэ. Хардаа. Энэ юу вэ? Энэгээр юу хийдэг вэ? Мах шарн хоол хийдэг. Тэгвэл энийг наран цэцгийн үрнээс гаргаж авдаг байх юм байна. За өөр юу хийдэг вэ наран цэцгийн үрээд? Би самсгараа хугалцлаа. Яг зөв. Хардаа. Ийм самар хүмүүс бас яг ийм эн чин үрэн гэсэн үг байхгүй юу? Ингээд самар хэлбэрээр нь идэх дуртай олон хүмүүс байдаг аа. Гоё үнэрчжээ шүү. Хүрээд үзүз. Энд наран цэцгээс гадна өөр нэг маш элбэг нэг хөөрхөн амьтан харагдсан да. Юу байсан бэ? Та нар анзаардаа, хардаа юу байсан бэ? Шувууч яг уу дуурж л байна л да. Цэцэгний ойролцоо ямар амьтан байсан бэ? Ирвэхэ байсан, тийм ээ? Яг наран цэцэг байна шүү дээ. Ямар гоё юм бэ? Ирвэхэ энүүгээр бас зөндөө байсан те. За тэгвэл цэцэг байгаа газар яагаад ирвэхэ олон байгаад идэг гэж та нар бодож байна? Яагаад гэвэл чичгэн дээр суух дуртай. Суух дуртай. Яагаад суух дуртай юм бол? Яагаад нэг бол гожуулсан. Зүгийг нь сардаг байхгүй. Яг зөв. Тэгсэн хэрнээ буцаагаад тэр цэцэг ургахад бас л ирвэхээ зүгийн өөрөө тусалдаг байх нь шүү дээ. Тийм болохоор аль алиндаа юм хэрэгтэй юм байна. Манай байгаль чинь ийм гоё хоорондоо уялдаатай байх нь тийм ээ хөөтөө те. Ястай гоё. Та нар үнэхээр мундаг аяллаа тухай бодож судалдаг хүмүүс байна. Баярлалаа хүмүүс те. Модны навч хугалах гэж шүү. Та хэд үүргэвчээ болгоомжтой яваарай. Үүргэвч нь модонд тэгэлж шүү. За. Юу ямар юм бэ? Танараас өндөр юм биш үү? Нарлуу тэмүүлээд те ийм өндөр болсон биш. Тийм биш. Яг нар байгаа газар руу ингээ харсан байна. За явцгаая. За энэ хулган байна. Ямар хөөрхөн юм бэ? Хулган нь шүү. Тийм хулган ч бас ингээд энэ саяны бидний хийсэн үр жимсийг иддэг штэ хөөхдөө те. Тийм байна. Яг үнэ идчихээн ямар хөөрхөн юм бэ? Бас яасан гоё бод юм бэ? За. Гоё бод юм аа. Гоё бод байна тийм ээ. Мод тэврий. Мод чинь зөөлөн тэврээрээ иви. Энэ унтааштай маань. Баярлалаа. Бид нарыг гоё аялуулж агаад. Баярлалаа. Энэ хамаагүй унтааштай. Модон дээр цэцэг ургасан байж. Тийм дээр нь ургацсан байна. Ямар гоё ягаан цэцэг вэ? Тийм байна. Ямар хөөрхөн. Ямар цэцэг вэ? Ягаан цэцэгнүүд байна тийм ээ. Ямар гоё өнгөнгийн цэцэгтэй газар вэ? Үнэхээр гоё юм аа. Очир ирднэ. Хөөе, очир ирднэ. Юу хийж байгаа? Будаг уугаад байгаа юм шүү. Будаг уугаад байгаа. Хөөе, хадны ард ороод будаг уугаад байгаа юм уу? Ямар будаг? Тараг уугаад байгаа юм чи анцсан цагаан болчих. Чи бичээдсэн шүү. Би тараг уусан юм аа. Тараг уусан гинэ.
жигнэмэг идсэн гинэ. Алуу нааширтаа очир ирднэ. Өлсөд исэн юм уу? Ха? Тийм ээ. За тэгвэл бүгдээрээ сууй. Жохон амраад гоё. Та нар идэх юм авчирсан юм уу хүүхдүүдээ? За тэгвэл идэх юмаа бүгдээрээ гаргаад нэг жоохон цайлчих уу? Тийм бэлдэж ирсэн юм чинь те. Юу авчирсан бэ та? Зарим нь тийшээ суугаарай хүүхдүүдээ. Зарим нь би суулаа. За та нарын авчирсан идэх юмыг харъя л та. Би хоёр бичээн тэгээд нэг алам. Ямар гоё. Манай ээж надад бэлгэлсэн. За очир ирднэ. Чи юу авчирсан? Алуу харъя та, би ер нь цүнхий чи хараа та. Опа, очлаарай. За. Би тэгээ алам авчирсан. Зөндөө идэх юм авчирсан байна. За, очир ирднэ. За, суучих. Ганцаараа нуугдаж идэх чинь жоохон онцгүй шүү дээ, тий? Бүгдээрээ тойроод хамтдаа найзуудаа нэгнтэйгээ хуваалцаад идвэл аялалд бол илүү гоё, амттай бас аяллыг зугаатай болгодог зүйл байхгүй юу? За маа очир ирднэ. Чи найзуудтайгаа гоё хуваалцмаар байвал хуваалцаарай. За суугаарай. Бас найзуудтайгаа юм хаваад идэж болно шүү дээ. Тэгэх юм бол аяллыг илүү гоё, амттай, зугаатай болгодог, бас дурсамжтай болгодог. Ивэл чи найзуудтайгаа хуваалцахгүй мүү? Хуваалцах хамгийн гоё зугаатай өдөр байна шүү дээ. Би нэг идэж та. Гэхдээ өөрөө юу ч бэлдэж ирээгүй байж бусад хүмүүсийн бэлдэж авчирсан юмыг бүгдийг нас идээд ээж болохгүй тийм ээ? Адилхан хуваалцсан гэсэн үг хүүхдүүдээ. За телевиз үзэж байгаа хүүхдүүд болон манай өнөөдрийн аялалд явж байгаа хүүхдүүдтэй бас нэг зүйлийг хэлмээр байна. Аялалд явж байхдаа ер нь юм шингэхэд их хурдан, за тэгээ мууддаггүй, цүнхэн дудаа явхад муухай болдоггүй. Тийм хүнс авч явбал их зүгээрээ. Бас уух юмны хувьд бол жуус ундаанаас илүү ус аялалд хамгийн их хэрэг болдог шүү. За юу хүүхдүүдээ? Ер нь бол ус уувал их сайн. Ойлгосноо? За бас дээрэс нь сая би та хэд ингэ цүнхийг үзлээлтэй нилээн хүнд байна. Их уух юмнууд байгаад байгаа юм байна. Тэгэхээр хүнд цүнхтэй аялах бол бас тийм чих тохиромжтой биш байдаг шүү. За юу хүүхдүүдээ? Хөнгөн байх хэрэгтэй. За аялал ямар санагдаж байна? Хүүхдүүдээ цэвэр агаарт гоё хооллоо, хоорондоо ярилцах маш гоё дурсамжтай байдаг. Бас энэ ой модон цэвэр агаарт дасгал хийх ямар гоё гэж. Одоо дасгалын цаг. Show
Бага амра босон сууж бие амра уршаа хашаа үрдэж гэрээ дэшээ дашаа дигдэж үслэрээ дэшээ дашаа дигдэж үслэрээ дэшээ дашаа дигдэж үслэрээ За нэг игнэн дороо зогсохоор бид нар нэг тоглоом тоглодог. Манай үзэгч хүүхдүүд бараг мэдчихэж байгаа да. Би эндээс үг дамжуулна. Тэрийг маш сайн сонсоод цаашаагаа дамжуулна шүү. За ёо. За би хэллээ шүү. Та нар анхааралтай байгаарэ. Анхаарал алдах юм бол буруу үг мөг хэлчихдээ шүү. За. Сайн сонсоорой. За би цаана нь очие. За ёо. Би цаана нь очиод асууя. За юу гэж хэлсэн бэ? Тэрнээс дангар гэж сонссон. Данх гэж сонссон. За энд Дангар. Данхар. Энэ өөрөө За сорхон очир эрдэнд юу гэж хэлсэн бэ? дангар. Данхар. За энд Дангар. Юу гэж сонссон? Хонх. Данх. Хоёр гэж хэлсэн. Хонх, данх, хоёр гэсэн гэж байна. За надаас юу гэж сонссон бэ гүн анараа? Хонх, данх хоёр. Оо эндээс хонх, данх, хоёр гэж хэлээд эндээс хонх, данх, хоёр гэж хэлсэн чинь тэнд данхар гэв. За тэгвэл одоо би нэг түргэн хиллэг зааж өгнө. Хил зөвшрүүлэх дасгал гэж манай үзэгч хүүхдүүд мэднэ. Бас тогтоогоод аваарай. Мөнгөн хонх, хөнгөн данх. За одоо би хэлэхгүй та нар хэлнэ шүү. Мөнгөн хонх, мөнгөн данх. Мөнгөн данх. Мөнгөн хонх, хөнгөн данх. Мөнгөн хонх, хөнгөн данх. Мөнгөн хонх, хөнгөн данх. За нэг шалгаад үзье. Хин хамгийн сайн тогтоосон байна шалгыг? Хин хэлэх вэ? Мөнгөн хонх, хөнгөн данх. За очир эрдэнэ яг зөв хэлж яана хэлдэ. Мөнгөн хонх, Хөнгөн хөнгөн данх. маш сайн хэлдэ. За тэгвэл хэлдэ энд хэлдэ. Мөнгөн хонх, мөнгөн данх. Үгүй штэ. Мөнгөн хонх. Тэгээ юу вэ? Мөнгөн данх. Хөнгөн данх. За ивэл хэлдэ. Хөнгөн данх. Данх сайн байна. Хэлдэ. Мөнгөн хонх, хөнгөн данх. Сайн байна. За гүн анар хэлдэ. Мөнгөн хонх, хөнгөн данх. За маш их баярлалаа хүүхдүүдээ. За одоо хүүхдүүд би та нарыгаа Мишельтэй хамт өнөөдрийн үзсэн ямар цэцэг вүлээ? Наран цэцэг. Ямар амтны тухай ярьлаа бид нар? Эрвэхэ. Энэ бүгдээрээ маш гоё наамал хийгээсэ гэж хүсэж байна. Та нарыг Мишелийн буландаа урьж байна. Орнаа ч маш гоё сонирхолтой шүү. Баяртай. Түр бака шүү. Түр баяртай. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За, Мишель миний буланд тавтай морил. Та өнөөдөр юу хараад, юу сонсоод яг юуны талаар мэдээж авсан юм? Ямар цэцэг харж мэдсэн гинэ? Наран цэцэг. Наран цэцэг харсан уу? За, бүгдээр өнөөдөр тэгвэл наран цэцэг зурж суръя заа юу? За, нэхнэгүмия. Би ингээд ийм 3 юм тарааж өгнө. Та гоё найзуудтай ингээд нэг нэгээр нөгөөд үгүй шүү. За өөртөө нэгийг хүлээж аваарай за. Энэгээр юу их юм бэ гэж юу? Та хэд юу гэж бодож байна? Би бүгдийг хагасах нь мэдгүй. Мэдхгүй юу? За бүгдэнд нь ийм цагаан аяга байна уу? Байна. За бүгдээрээ цагаан аяга бариад над руу харуулчих. За.
ивэлээ цагаан яга бариарай. Манай энэ бөөрийнхий цаасны бөөрийнхий талын бүгдээрээ гадагш нь харуулж агаад гадна тал руу нь харуулж тийм үү. Амсрын баглаа. Ингээд тэгээ ингээд. За бүгдээрээ одоо боолтороо ингэж таглая. За анараа хийсэн үү? Хийгээгүй. Анараа хийгээрэй. За ивэл би хийгээд үгүй. Ивэл надад өгч. Ямар хийчихвэ бэ? Бүгдээрээ болцсон уу? Бацаа. За бүгдээрээ ингэж харуулъя. Бүгдээрээ болцсон гэж харуулъя. Бацаа. Миний шүүпнээс Өөрөө хийсэн үү? За ястай мундаг хөлт. За дараагийн алхам бүгдээрээ тавьчих одоо. Одоо бүгдэнд нь биер байгаа тийм үү? Биерээ ингэ барьчих. За. За бүгдэнд нь усан будаг байгаа тийм ээ? Бүгдээрээ одоо өөрсдийнхөө дуртай өнгийг сонгож аваад энийгээ бүтэн ингэж бөөрийнхөж бодон шүү заа юу. За. Миний дуртай өнг болоо. Миний дуртай хурц яанг. Бүгдээрээ газ бодъё заа юу. За. Би болчлоо. Харин. Би нэг ч юу. За. Би бүртэн дуусгана. Би бас. Би ч гэсэн. Хоёрт хэн орох уу? Ивэл орох юм болов уу? Би орно. Минийх юм бол би одоо. Зүгээр. Болсон. Болцсон уу? За анар хоёрт орсон шүү хүмүүдээ. Тийм ээ. Дуустаа. Дууссан шүү. Дуусчлаа бүгдээрээ. За бүгдээрээ одоо голыг нь олж байгаа цаасан дээрээ яг хивээ гаргаж наашуу заа юу. Хэдүүлээ тавьчаад 3 секунд бэрээ. За тавиарай. Тавиарай бүгдээрээ тавиарай. За 3 тоолъё. 1 2 3. За хуу. Гарч чадчихв. Би гарч чадаагүй. Оо муухай болсон. За тэгвэл дахиад газ бууччих бүгдээрээ. Минийхийг харах юм уу? Харъя. За минийх ийм болж байна. Гоё юм байна уу? За одоо бүгдэнд нь навч байна уу? Бүгдэнд нь навч байгаа бол навчаа барьчих. Одоо энэ навчаар юу ингэж бодож байна та нар? Навчийг хийх үү? Яг зөв. Навчныхаа нэг хэсгийг ногоон өнгөөр будъя. Энэ нь нарийн навчийг нарийнгаар харуулж байгаа. Навчийг ногоон өнгөөр будах юм уу? Тэг. Бүгдээрээ анхаараарай. Одоо ишин дээшээ харсан байгаа тийм үү? Бүгдээрээ зурсан бөөрийнхийнхөө үзүүрт нь энэ хэсгээ аваачин гэсэн үг. Минийх жоохон илүү гарчлаа. Түүнээс бусдаар бол яг миний навчны дүрс гарсан байгаад. Тий. Бүгдээрээ одоо энийгээ тойруулаад ингээд хамгийн сүүлд инженерээ дуусгах шүү. За яа бүгдээрээ. Миний дэдэг бараг дуусчих шиг байна. Та хэд их яаж ийн? Миний гар бараг ийм болчихсон. Би бараг навч унаад байна. Навч нь унаад байна уу? Навч нь уны штэ угаас. Яац? Ингэж явнаа. За бүгдээрээ болцсон уу? Болцсон. За тэгвэл одоо хамгийн сүүлчих болох хөдөлөө ишийн зураад дуусгая даа юу? Ямар дуусгах? Би Ишин ногоон өнгөтэй байдаг тийм ээ? Бүгдээрээ ногооноор ишийн зураад доошоогоо нэг зураас зураад болоо. би журуу ингэж ийм басаа. Ийм басаа. Үй хараа зурчихгүй шүү. За бүгдээрээ юугаа барьчих. Шороо дараа нь бүгдээрээ гэрийн болохоор шороо зуръя за. За бүгдээрээ цаасаа барьчих. За яг 3 тоолоо бүгдээрээ үзэж найзууд руугаа зураг хараад шүү за. За 3 2 1 харуулаарай. Та нар хайсан гоё болсон юм бэ? Би бүр харуулахаас иччихлээ. Хараач. Гоё юм. За надтай зураг таалагдсан уу? Хараа. Хэрэг таалагдсан? Гоё. 1 сая. 1 саяудаа таалагдсан юм уу? Бусдад нь Надад л 100 юу? надад 10 таалагдсан. Надад тэрбүү. Таалагдсан 10. Бүгдээрээ өнөөдөр наран цэцэг надтай хамгийн хурднаар зурж сурлаа тийм үү? Тий. За бүгдээрээ одоо буцахгүй бол оюун зүйч нь хүлээж байгаа да тийм ээ? За зураг авчи. Тэгээ зураг авъя. Бүгдээрээ зурсан зураг аваад
Болгоомжтой яваарай. За хүүхдүүд маань Мишелийн булангаас буцаж ирж байна. Өнөөдөр бүгдээрээ тэднийхээ юу ийснийг хамтдаа асууж сонирхъё. Сайн уу Сорхон? Сайн. За басаад ирээрээ. Голын дээр би гисгээд байна. За сайн уу ивэлээ? Сайжгүй юу? За юу хийв та нар? Оо, ямар гоё юм бэ? Ямар цэцэг наа бүгдээрээ? Наран цэцэг. Ирвэхэ бас наас юм уу? Оо, ямар гоё юм бэ? За, найзуудаа, одоо манай нэвтрүүлэг ингээд дуусч байна. Надтай хамт аялсан хүүхдүүд та нартай маш их баярлалаа. Тэгээ бүгдээрээ нэвтрүүлгийнхээ төгсгөлд өнөөдөр юу сурснаа нэг дүгнээд хэлье. Бид нар ямар цэцэгний тухай мэдэж авлаа? Наран цэцэгний тухай бас ирвэхэ цэцэг эднэр маань хоорондоо найз юм байна. Хэрэгтэй юм байна гэдгийг мэдэж авсан. За бас аялалд ганцаараа хоол идэх тухай нэг зүйлийг мэдэж авсан да. Ганцаараа хоол идээрэй гэж сурлуу. Юу гэлээ? Бүгдээрээ хамт хувааж идэн аялалд бас хөнгөн, нимгэн, цүнх хувцастай явбал илүү амар байдаг тухай ярилцсан. За одоо яг зэрэг хэлчихье бүгдээ. Өнөөдөр бид нар ямар төргийн хэллэг сурлаа? Мөнгөн хоо, Хөнгөн дах. За ийм хэл зөвшөөрүүлэх дасгал төргийн хэллэг сурсан манай аялагч хүүхдүүдтэй хамт үзэж байгаа хүүхдүүд маань бас сурсан гэж итгэж байна. Мөнгөн хонх, хөнгөн данх. Монгол хэл их соёлоо дандаа дэлгэрүүлж дандаа зөв ярьж сураарай хүүхдүүдээ. Бидний өнөөдрийн аялал өндөрлөж байна. Баяртай. За надтай хамт аялсанд баярлалаа хүүхдүүдээ. Ядарв уу? Хэцүү байв уу? Зүг. За юу нь хэцүү байв? Алхаж.